Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд төргий. За тэгээд хавар маш гоё өдрүүд бол эхэлсэн. Яг тэр хэмжээгээр бас ханиа томоо бол их байгаа юм байлаа шүү. Тийм болохоор манайхан хэдийгээр мэдрэгдэж байгаа, бас харагдаж байгаа цаг агаар нь дулаахан байгаа ч гадуур нь ханиадны тархац маш их өргөн болж байгаа учраас та бүхэн өөрсдийнхөө биеийг бодоод хайртай хүмүүсийн хариулт мэндэд анхаарал тавиарай. Бид хоёрт ханиадны эсрэг сурчлах юм тарай байхгүй. Гэр бүлийнхнийхээ төлөө бүгдээрээ хамтдаа залбирцгаая хэлв. Тийм тэгээд өнөө өглөө би бас яг өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бэлдээ сууж байхдаа нэг зүйл бодлоо. Тэр нь одоо бид нар итгэлийн ахын дүүс бие биедээ туслах, бие биедээ инрэх тэр зүйлсүүдийн талаар бодлоо. Тэгээд бид нар итгэлийн ах дүүс маань итгэлийн хэн нэгэн магадгүй танд тусалж исэн бах ямар нэгэн байдлаар ямар нэгэн тусламжийг танд үзүүлж байсан бах. Түүнтэй адилхан таач муйдал итгэлийн тэр ах дүүстэй сайн сайныг үйлдсэн бах. Тэр тусламжийг өгсөн бах гэдэг зүйлийг бас өнөөглөө бодоосоо бас талархаасаа гэж хүсэж байна. Тэгээ би нөгөө илгээлтэнд яг жилийн өмнө би илгээлтэнд явж исэн. Бүх хотын илгээлтэнд бэлдэж исэн. Тэгэд нөгөө илгээлтэй хандив босгох хэрэгтэй. Тэгэнгүүт тэндээс маш их зүйл шаарддаг. Тэрэн дээр бурхны гайхалтай хангалт байсан. Тэгээ бас итгэлийн ах дүүсийн маань тэр өгөөмөр зүрх сэтгэлээр одоо бидний илгээлт амжилттай болсон байдаг ч юм уу. Тэнгүүд энэ зүйлсүүдийг бас эргэж бодох, тэр хүмүүст талархах ёстой болов уу гэж өнөөглөө бас санагдлаа. За яг ингэсэн чинь надад нэг найз маань санаанд орлоо. Манай хүү дунд хүү гүйж явж байгаад мод мөргөөд тэгээд хамар нь гимтсэн байхгүй. Тэгээд яаралтай юмс тасалж янсад орхуулаад очисон чи тэнд манай найз бас хүүгийнхээ асуудлаар одоо эмчилгээ хөдөлгөөд явж байсан. Миний хувьд бол нөгөө гинтийн юмс тасал болж байгаа учраас санхүүгийн хувьд бол яг хүнд байдалд орсон. Гэхдээ яг янсад тухайн үед бол итгэгч хүмүүс маш их олноор ажилладаг байсан болохоор та ингээд дараа төлчихгүй та тэргээд ингэсэн чи яг манай найз ардсагч. Хэд болоо та ингээд асуугаал гэсэн. Тэд болж байгаа юм байна. Найз нь тэдийг нөгөө дараа нь тэдийг нөхөөс гэдэг гэсэн чи. Одоо төлчихгүй даа гэд хармад шууд хийсэн байхгүй. Мэдээж их мөнгө байсан. Тэгээд би одоо ч гэсэн талархаж явдаг. Би бүр сая хүн яг цагаа олж хийсэн зүйлд маш их талархаж явдаг байхгүй. Галангуяа гуйгаагүй байхад хийсэн зүйлд, асуугаагүй байхад хийсэн зүйл. Тэгээд би сая 12 сарын 31-нд туцтаж миний амьдралд яг цагаа олж эзний надад хийгэрэй гэсэн зүйлүүдийг үргэлж хийж өгч намайг урамшуулж хайрлаж миний артал болж дэмждэг найздаа баярлж явдаг шүү гэж утсаар ирсэн. Бүүн урам авлаа шүү гэж хэлсэн. Бидний бие биендээ өгөх зүйлүүд өөр үеж болно. Гаргах сэтгэлийн хувьд бол эзэн харахад нэг байгаа шүү. Тэр бол Христийн доторх хайр байгаа шүү гэдгийг л одоо энэ өглөө Омиг одоо тийм зүйл сануулгад би бас саналлаа шүү. Харин тийм биднэрт талархдаг зүйлсүүд маш их байгаа. Тэр дундаа бас энэ хүмүүсийг эргэж санах. Тэр хүмүүс ч гэсэн эргээд маш их уран болно шүү дээ. Тийм учраас бас тэр зүйлсүүдийг санаараа тэгээд хүсвэл бас комент дээр бусдтайгаа хуваалцаарай те. Надад тэгж тусалж исэн гэдэг ч юм уу. Эсвэл би тэгж тусалж исэн гэдэг ч юм уу. Ер нь би биедээ эндгээр зүйлс талархлуудаа бид нар хэлж яхах нь өөрөө маш сайн зүйл байдаг те. Тийм чухал. Гэхдээ яг нөгөө нэрийг нь бичихгүй байж болно. Ягаад тэгэхээр хүн тусалж явах үеиг шигээ дандаа амьдэрдэг. Хүний амьдрал янз бүрийн төлөвлөлдөг. Тэнгууд дээр хүн чинь бас танд тусалж байсан боловч өөр хүн дээр бас хөрхий харилцаан дээр алдсан ч гэж болно. Тийм болохоор бид нэр гэрчлэл янз бүрийн зүйл бичгээр болох бол нэр бичихгүй байхаар явдаг шүү за. За тэгэлгүй ах уу. Тэгээд энэ өглөө бас бурхан танд сануулж байгаа тэдгээр зүйлсийн төлөө та бас бурханд өргөж залбираарай. Тэгээд үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа эзэн бурханаа магтцгаая. Тэгээд удахгүй бас амилсан баяр болох гэж байгаа учраас эдгээр зүйлсүүдэд та зүрх сэтгэлээ бэлдэж байгаа хаа гэж найдаж байна. Амен. Тэгээд хамтдаа эзэн бурханаа магтцгаая.
хүүхэд хүрээ аюултайснаас намайгаа чөлөөж эцэг надаас залуулж өгөө би дахин болчихлоохгүй би бол таны хүүхэд би дахин сонгон нэрээр минь та намайг дуудсан уртан болон дахин мэндэлсэн тул үнэт цустан суцаа мингүй би дахин бол таны хүүхэд би дахин болчихлоогүй би бол таны хүүхэд Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нэр Филемон намаас 2 дахь ишлээ үзэх нэ. За би Өнөөсөм гэдэг хүүгийнхаа төлөө чамаас гоё. Би түүний хүлээтэй байхдаа төрүүлсэн юм а гэдэг үгийг Паул хэлсэн. За хүлээтэй гэдэг нь мэдээж шоронд байхдаа гэсэн үг л дээ тий. Бид нэр үр хөвгтөдтэй болохдоо хэнийг нь төрөхөд ямар нөхцөл байдалтай байсныгаа түүнийг одоо төрүүлэхийн тулд хүлээж авахын тулд түүнийг одоо тий тодорхой
одоо юу гэдгийг эрүүл мэндийн хувьд хүнийхээ хувьд тодорхой хэмжээнд бас бие даах хүртэл бид нар ямар их зорилт гаргасныхаа амьдралд бол санаж байдаг. Бидний амьдралын ямар үед бидэнтэй хамт байсан бэ гэдэг нь өөрсдөө хүний амьдралын харилцааны маш чухал асуудал байдаг байхгүй. Миний хүүч ээжтэй одоо ээжигээ тавьчруулж ирсэн байгаа. Миний хүүч аавдаа урам зориг болж ирсэн байгаа. Аавдаа адилхан гэдэг ч юм уу те. Ингээд бид нар ингээд хүүхд төрүүлсэн тухай ингээд ярих үед бол яг тийм тухайн үед тухайн хүүхдэд төрж явах үед яг ямар байсан бэ гэдгээ маш их дурсдаг байгаа даа. Тэгээд мэдээж бол тэглээгээд тэр хүүхд төрсөн хүүхдийн хувь тавиланг өөрсдийнхоороо явуулахгүй л да тэр хүүхдээ өөрсдийнхөө хувь тавилантайгаа явж байгаа. Гэхдээ тэр өөрийнхоороо явуулахын тулд бидний туулж байгаа зүйлээс болоод тэр дөнгөж төрж байгаа нэгэн энэ дэлхий дээр амьдрал нь шал өөр тийшээ эргээ шал буруу шал хачин болчих вэ гэдгээс бол бид нар бол ялангуяа итгэгч хүмүүс бол маш анхаардаг болов уу гэж бол миний хувьд бол бодож залбиртай. Яг бодит гэдэг утгаараа зарим зүйлийг бол мэдээж хамт тулаал өнгөрч байгаа. Гэтэ хайр гэдэг бол тоо томшгүй олон гим нүглийг далдалдаг гэдэг үг чинь гим нүгэл гэдэг дотор алдаа гэж явдаг байхгүй бас. Тэгэхээр яаж ингэ хайр гэдэг бол тоо томшгүй олон гим нүглийг далдалдаг учраас бид нэр заримдаа зарим хүнийг төрүүлэх, зарим хүнийг өсгөх, зарим хүнийг юух үед тэр хүнийг мэдэх шаардлагагүй олон зүйлүүдийг хайр дотор нууж юм уу эсвэл хохироож биш хайр дотор одоо танаа надад хэлэхгүй байсан хэрэг. Учир нь чи тийм байдалтай байсан. Чиний төлөө энэ бүхнийг ийм болохыг хийсэн юм а гэж хэлэхэд нөгөө хүн ойлгох эрүүл төвшөнд бол олон зүйлийг хэлэхгүй байдаг. Яг би энд тухай ярих болсон мэхээр Паул Христийн хоригдол байхдаа Ромын шоронд хоригдож байхдаа хэлсэн. Гэхдээ Паул өөрийгөө их гоё нэрсэн. Би Есүс Христийн хоригдол гэж. Би Есүс Христээс болоод хоригдсан. Тэгэхээр чинь Ромчууд ингээд намайг хорьсон юм бол биш. Би өөрөө энэ сайн мэдээний төлөө явнууд нь дэлхий зөвхөн Ромч биш. Дэлхийн одоо бүр хаанч гэсэн энэ сайн мэдээ зөв учраас энэ сайн мэдээ нь одоо аврах учраас хүмүүс бол дургуутсан, шашинлаг хүмүүс дургуутсан, янз бүрийн итгэл үнэмшилтэй хүмүүс, соёлтой хүмүүс дургуутсан хаанч шоронд орох юм байхгүй юу? Тэрийг мэдсээр байж би Христээс амссан зүйл, авсан зүйл байгаа учраас би түүний төлөө хоригдож байгаа юм аа. Харин би Өнөөсим гэдэг үгийнхээ төлөө чамаас гоёа гэж. Өнөөсим гэдэг үг нь өөрөө нөгөө ашигтай гэсэн тийм нэр байхгүй. Тэгэхээр энэ нэр бол ингээд ямар ч паспортн дээр байгаагүй та. Энэ нэр бол юун дээр байсан бэхээр пайзан дээр байсан. Хоригдлуудыг ингээд боолчуудыг ингээд боолын тах дээр худалдаг байхгүй. Тэм гуталтай ингээд тэр боолыг ерөөсө Аристотель өөрөө грекийн одоо гүн ухаанч Аристотель боол бол хөдөлмөрийн амьд багж гэж хэлсэн байдаг байхгүй. Мохоо. Тэм учраас боолчууд ингээд зах дээр ингээд зогсож байгаа тэднэр хөөхөн үдгсэлэнтэй одоо юу гэдгийг сайн үйлчлэгч одоо юу гэдгийг гээл чадвараар нь бичнэ. Зарим ашигламаар байгаа юм янз бүрийн бодлого зүйлүүдийг хүртэл шууд л бичдэг гэсэн ингэр дээр. Энэ боол ийм биш гэж юу гэдэг ч юм уу. Тийм болохоор магадгүй ингээд Филимон анх Өнөөсимийг худалдаж авах үед тэр залуу худалдаж авах үед ингэр дээр нь ашигтай гэсэн. Энэ одоо тэгээ юугаараа ашиг байх вэ гэж чи аваад үзэхгүй юу гэдэг ч юм уу. 8-чдийн тоглоом байсан ч гэж магадгүй гэж бол үзэж байгаа. Нөгөө талаар бол энэ олон авьяастай учраас ашигтай. Энэ бичиг үсгнүүдтэй дуулдаг дараараа ингээд бид дээр нь бийж байгаа шүү дээ пайцан дээр. Тийм учраас Өнөөсимийн нэр нь ашигтай гэсэн утгатай байгаа байхгүй. За ингээд гэртээ авчираад ингээд түүнийг боол олглоо. Тэгээ тэр одоо юу гэдгийг босод амар дашуурдуулан боолцлогжсэн болчуудыг одоо харцангуй гайгүй л эзэнтэй байсан баг те. Тэгсэн ч гэсэн тэр маш хэмжээний зүйлийг хулгайлаад цутаасан. Цутаагаад хулгайлсан зүйлээр амьдарч болно гэж бодож итэл Ром хотод тэр баригдсан баг. Боол гэдгийг нэлчлэгдсэн гэсэн. Боолын пайз тэмдэг одоо тэмдэглэгээ зөвхөн одоо пайзан дээр юм уу эсвэл хүзүүнт гинжин дээр юм биш. Би дээр нь бас байдаг гэсэн учраас магадгүй түүнд боломж олдоогүй юм шиг. За ингээд шоронд ороод Паулын сайн мэдээг сонсоод шоронд хүн яаж эрхчлөөтэй байгаад байна гэдэг зүйлийг магадгүй гайхсан байх. Миний хувьд Өнөөсимийг дэгсэн болоо гэж боддог. Тэр эрхчлөөтэй байхад бол харьцангуй эрхчлөөтэй байж эзнээсээ хулгай хийгээд зутаагаад явсан байхад шоронд байгаа хүн өөрөөс нь илүү эрхчлөөтэй байгаа зогсохгүй. Тэр шоронд байгаа нэгний үгийг өөрийнх нь эзэн хүртэл авдаг байна гэдэг бол гайхалтай зүйл байна.
бид нэр хүмүүсийг ямар амьдрал туулж, ямар нөхцөл байдал орж, ямар хил хаманд орооцолдож, ямар юмны бай болж байгааг нь сонсож харж мэдэж сураг дуулж амьдарч байгаа. Гэхдээ яг хүмүүсийн тэгж ярих наа яг нөгөө үнэн нь өөрөө ямар байгаа юм бэ гэдэг нь өөрөө маш чухал асуудал байхгүй. Паул шоронд орсон гэж юм готл бүх хүмүүс Паулыг хулгай хийж шоронд ороогүй, худлаа ярьж шоронд ороогүй, ловер мовер хийж бусдын эрх ашгийг юуж одоо юу гэдэг хүний аминд хүрч шоронд ороогүй. Нөгөө Есүсээс л болсон байлгүй. Нөгөө Есүсээ л ярьж явж байгаа л гэсэн байлгүй. Одоо тэгээд Паул бол үнэхээр тэрүүгээрэл бүхэл амьдралаа зориулахаар шийтсэн л дээ гэж бүх хүн Паулыг мэддэг. Паул шоронд байсан ч хүмүүс түүнээс сайн мэдээг сонсдог байсан. Шоронд байхдаа хүртэл загтлууд бол бичижсэн. За ингээд Паул одоо түүний өнөөсөмд одоо зааж байгаа хайр болон гэмшил авралын талаарх тэрхүү гайхалтай сайн мэдээгээ түүний эзэн, түүний зугцсан хамт байхыг хүсээгүй Филемонд ч гэсэн заасан байсан. Заасан байсан учраас Паул өнөөсмийг ингээд харж байгаа те. За таарахгүй хүмүүс таарахгүй л байдаг л да. Тэгэхээр яг би чи эндээс гараад те. Би чамтай таарлцсан гэдгээ Филемонд хэлчихье. Чи тэндээ очимоор гэвэл би чамайг ойлгоно. Одоо юу гэдэг нь хүмүүс тэгж ярьдаг штэ те. Эсвэл чи надтай хамт хэдэн жил явчих. Тэгээд явчих юм бол дараад нь чамайг надтай хамт байсан юм бол Филемон бол гайгүй байх гэж. Гэтэл үгүй гэж. Хүмүүсийн асуудлуудыг шийдэх эсвэл шийдэгдэх боломжгүй юм байна гэдгийг мэдих хүртэл нь хүмүүс ер нь жоохон тосолж өгөх хэрэгтэй юм байна. Өнөөсөө Филемон хоёр дараад нь хамтдаа байсан гэдгийг одоо бид бүгд мэдж байгаа. Хэрэв Паул шоронд байхдаа тийм шийдвэр гаргасан бол энэ гайхамшигтай түүх, энэ гайхамшигтай гэрчлэл, энэ гайхамшигтай эргэн уулзалт хүмүүс бие биенийгээ хүлээж авч чаддаг байдал бас хүмүүсийн өөрчлөгддөг байдал гэдэг энэ зүйл хүний амьдрал болохгүй байсан байна. За ингээд би хүүгээ төрүүлсэн гэж хэлж байна. Тэгэхээр энэ юу гэхээр сайн мэдээг сонсон гутаа өнөөсөм үнэхээр өөрчлөгдсөн гэсэн. Дахин төрсөн итгэгч, дахин төрсөн гэж. Дээр үед ч яах вэ? Намайг анх Есүст итгэж явах үед Америк одоо энэ Америкийн элчинчүүд амар виз нэгтэй болсон юм шүү дээ. Тэр үед ч гэсэн хитүүлсэн байхгүй. Тэгээд Монголд ажилладаг нэг одоо пастор нэг төмийнхээ ахлагчийг Америк руу авч явах гээд Америкийн элчиндээр ороод энэ залууг авч явах гэсэн юм аа. Энэ залууг ингээд Христ итгэлийн ингээд сүмүүдээр явуулж энэ залууг ингээд явах гэсэн юм аа гэсэн чинь зөвшөөрөхгүй юм байна лээ. Тэгчихсэн. Наад залсан тэгээд үнэхээр итгэдэг юм уу гэсэн юм байна. Тэгсэн чинь he's born again Christian. Тэр бол дахин одоо дахин төрсөн итгэгч гэж хэлэхэд за гарах гэж байгаа. Тэ яваад ирчихсэн. Тэгэхээр энэ дахин төрсөн гэдэг энэ үг өөрөө маш чухал үг байхгүй. Дахин төрөөгүй бол өөрөө зогцсон хүн лугаа эргэж очих уу? Дахин төрсөн бол хулгайлсан юм өгч чадахгүй байж хулгаад юм алдсан хүн дээрээ эргэж очих уу? Дахин төрсөн бол бүх хөл өөрийнх нь эсрэг баригдах юм бол эзэн дашуурдаж алах хэрэгтэй. Таарлсан газараа хүмүүс нь тодорхой хэмжээгээр зарцалж байгаад эзэнд нь бутааж өгөх хэрэгтэй. Ромын эзэнт гүрний энэ аимшигтай харгас бузар нийгмийн дунд хин нэгэн Ром улсын иргэнээс сайн сайхныг хүсээд буцаад очно гэдэг чинь дахин төрсөн итгэл найдвартай болсон одоо шоронд хориоч нэмэргүй эргчлөөгөө мэддэг болсон хүмүүсийн л хийдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энд Паулийн агуу байдлын тухай бид их ярилцдаг боловч буцаад очие. Буцаад би эзэн дээрээ очие гэж шийдвэр гаргасан өнөөсөн гэдэг тэр хүлээтэй байхдаа төрүүлсэн тэр залуугийн тухай бид явах хэрэгтэй. Яг энэ хэсгээр бол Филемоноос гуйж байгаа ш. Би гоё. Би чамаас гоё. Хүлээтэй байхдаа төрүүлсэн хүүгийнхаа төлөө гоё. Ашигт. Өнөөсөн. Тэнгот Филемон маш их бухимдчихсэн багтаа гэрээс нь хулгай яагаад тогтоод явцсан. Тэгээ магадгүй тэр зогтож чадварчаас босод боолчод зогтдсон билүү үү гэж бодоод эвгүй байдлаар үссэн ч гэж магадгүй те. Түүний хулгайлсан зүйл нь юу байсныг мэдэхгүй штэ. Тийм болохоор би гоё гэдэг үгийг чамаас гоё гэдэг зүйлийг Паул хэрэгэлсэн байна. Маргааш бид нар хамтдаа Паулийн гоё гэдэг үгний утгын талаар илүү их ярилцах болов гэж бодож байна. Харин би өнөөдөр хүн шоронд ч гэсэн дахин төрдөг. Хүн амьдралын ямар ч үед дахин төрдөг. Хамгийн гол нь хин нэгнийгтэй энэ хэцүү байх шиг байна. Энд өөр юм хэрэгтэй байх шиг байна гэж бодлого. Сайн мэдээг та хаана олцсон тэр газараа жинхэнэ зөв сайн мэдээг тараах хэрэгтэй. Учир нь аврал нь бурхнаас авахгүй юу? Бидний ярих чадвар юм уу? Бид нар за энэ хүн ийм байх шиг байна, тийм байх шиг байна гэдгээс биш байхгүй юу? Тийм болохоор бүгдээрээ сайн мэдээг тарааж дахин төрсэн хүмүүсийг урамшуулan
Тэгээд хүмүүсийг очих ёстой газар руу эргүүлж явуулж бай. Есүс нөгөө нэг Герасин дэх нөгөө нэг сүнсээс чөлөөлөгдсөн хүнд хэлдэг шин. Өөрийнх нь лугаа яв. Үнээс нь өөрийн эзэн Филемон лугаа яв гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд бүгдээр хамтдаа нэг нэгнээсээ харилцаандаа эргэж одоо зэгцлэх тэр зүйл дээр нь урамшуулъя. Бас нэг зүйл нь та өөрөө ямар нөхцөл байдал амаах вэ? Хүн ямар нөхцөл байдалд хамтаа олдсон хамаагүй харин сайн мэдээ бол аврах чадaltaй гэдгийг бүгдээрээ санаж амтцгаая. Цангаж хатсан миний зүрх зүйлийн дундаас салбарна. Гачигдан хоосрох үед танаас би гуйн ганцхан тал хангагч эзэн. Гамшиг зовлон надад уучраач гал дундаас ч би залбирна. Алтнаас чи лүү баттай итгэлийг өгч амьдралыг минь та өөрчлөөч. Магтаал үргий миний бүх даасны зэвсгүүд устгагдсан. Баярлан хөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Ялалтын дуартан ирж байна. Би тэмцэл дундаас салбарна. Христтэй хамт бүхнийг ялан дийлэгч болж би түүний амлалтаар бихчэн. Магтаал үргий миний бүх даасны зэвсгүүд устгагдсан. Баярлан хөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Магтаал үргий миний бүх даасны зэвсгүүд устгагдсан. Баярлан хөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Миний амьдрал ямар ч үед байсан эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүн лэдэх нэгэн. Миний амьдрал ямар ч үед байсан эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүн лэдэх нэгэн. Хамтдаа нууцай миний амьдрал ямар ч үед байсан эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүн лэдэх нэгэн. Есүс миний амьдрал ямар ч үед байсан эзэн та бол магтаалыг авах зохист. Эрхэмлийн хүн лэдэх нэгэн. Магтаал үргий миний бүх даасны зэвсгүүд устгагдсан. Баярлан хөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Магтаал үргий миний бүх даасны зэвсгүүд устгагдсан. Баярлан хөрч би тунхаглаа. Бурхан бол миний ялалт тэрэнд байна. Хангалуун мож талыг тань хүртэн. Урах цах урах үед би гуйна. Харамгүй өгөхийн тулд би дүүргэгцэн. Үр суулган танд би үйлчлэе.
Тэг бид өнөөдрийн үгийн цагаараа Филимон номын 1-ийн 10 дахь ишлэлээс суралцлаа. Би Оносим гэдэг хүүгийнхаа төлөө чамаас гуй. Би түүнийг хүлээдэй байхдаа төрүүлсэн юм аа гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээ бид ямар ч нөхцөл байдалд байсан Паул бүр хүлээдэй байхдаа тий сайн мэдээг хуваалцаар байсан, шоронд байхдаа хүртэл хуваалцаар байсан. Яг үүнтэй адилхан бид ч бас яг одоо бид нар бол яг тийм шоронд байх хэмжээний бол хинхэн байхгүй байгаа шүү дээ. Ярцсангуй чөлөөтэй нээлттэй нийгэмд амьдарч байгаа. Тийм учраас бид бас сайн мэдээг зориулалттайгаар, зорилготойгоор бас хуваалцдаг байх ёстой гэдэг зүйлийг бас энэ өглөө бидэнд дахин сануулж байна тий. Тэгээ би нөгөө оюутны байгууллагт хамрагддаг оюутан. Тэгэнгүүт тэндэр бид нар зорилготойгоор явж их сургуулиуд руугаа явж сайн мэдээ ярьдаг байхгүй юу. Тэгэхэд одоо нөгөө маш их зориг шаардна, зориулалт шаардна, маш их зүйл болдог. Гэхдээ юу хамгийн чухал вэ гэхээр бид нар итгүүлдэг нь биш, Бурхан тэр ажиллаа хийдэг. Бид нар зөвхөн хуваалцаад ярих тал хангалттай байдаг. Тэгэхээр яг одоо танд Бурхан хэн нэгний магадгүй сануулж байгаа. Тэр хүнд та өнөхөр ярьж өгөөрэй. Та итгүүлдэг нь мэдээж бид нар бол угаасаа биш. Бурхан ажиллаа хийх болно. Харин та зөвхөн одоо хуваалцаж ярьж өгөөрэй гэдгийг бас уриалмаар байна. Тэгэлгүй яах. Тэгэхээр оюутнуудыг сайн мэдээ тарааж явахыг харахад миний хувьд бол маш их баяр төрдөг байхгүй. Яагаад тэгэхээр тэд нар тэр салбар дээр, тэр чиглэлээр яг ингээд нэгдүгээрт ингээд явна. Ирээдүйд хамт явна. Тэгээд тэд нар бие биенийхээ талаар оюутан цагийн дурсамжууд дээр тэр оюутан байхдаа ингээд явдаг байсан гэж хэлгээд тэр оюутан байхдаа нэг юм оюутны хөдөлгөөнд ингээд олон оюутнуудад сайн мэдээ тараагаад туслаад ингээд явхаас гадна хажуугаар нь боловсрол сайн сурч маш сайн зүйл эзэмшсэн гэдэг энэ гэрчлэл бас биднэрт бол үлдэж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг зүйл гэнт хэлмээр санагдлаа. За би та бүхнийг сайн мэдээний үйлчлэлүүдэд бас оролцдог байхсаа гэж хэлж байна. Ялангуяа нөгөө нэг сая түрүү нөгөө нэг хотын илгээлтийн талаар ярьсан учраас би та бүхний сайн мэдээний үйлчлэлүүд таарстаа таны хувьд 10 20 байж болно те. Гэтэл тэр чинь нэг готоос нөгөө хот руу нэг хүнтэй уулзахаар маш яаран такси барихад яг л хэрэгтэй мөнгөнд байдаг. Тэгээ та бүхэн боломжоор ерөнхийдөө сайн мэдээний аяллуудад бас радио үйлчлэлт ч юм уу те та бүхэн бас өргөлүүдийг өргөж бас биднэрт туслаарай яагаад бол бид нар бас олон нэвтрүүлгүүдийг олон үйлчлэлүүдийг хамтдаа хиймээр байгаа. Тийм болохоор та бүхэн маань бас энэ эзэнд өргөх зориулах тал дээр маш их юм одоо нээлттэй сэтгэлээр ханддаг байсаа гэж хэлж байна. Филимон хэлсэн шүү дээ. Филимоныг чиний бусдад хандсан хайрын талаас сонсон гэдэг дээр бол яалтчгүй бол энэ дээр бол өргөл бол бас явж исэн гэдгийг бодох хэрэгтэй. За ингээд хамт залбирая те. Орчлын ертөнцийн бүтээсэн эзэм таны хайр агуу, таны хүсэл агуу, таны хийж байгаа арга барил агуу. Харин бид сул дорой бид өөрсдийнхоороо боддог, бид өөрсдийнхөө чадамжийн хэмжээгээр боддог, орлогын хэмжээгээр боддог, бид өөрсдийнхөө харилцааны хэмжээгээр боддог. Гэтэл эзэн таны бэлдсэн зүйл бол үнэхээр агуу. Та шорондч хүмүүсийг аварж идэг, та харилцаанд муудсан хүмүүсийг идгээж байдаг, та хизээч одоо өөр хүмүүс хийдгүй зүйл бол хулгайлах одоо хохирсон нэгэн дээрээ очиод уучлал гуйх зүйлийг ч гэсэн та хийж идэг. Та Филимон өнөөсөн Паул нарын амьдрал хийсэн зүйлээ яг одоо бидний амьдрал ч гэсэн хийгээч. Таны хязгааргүй хайрнал талархан Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.